Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын ёс зүйн хороо, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар, төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байгаа бүсчилсэн үжил төрийн албаны манлайлал төвийн бүсийн зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн албаны зөвлөлтөөгөө хамтраад 6 бүстэй төрийн албаагчийн манлайллын талаар ёс зүйн чиглэлээр ингээд 2 өдрийн чуулга уулзалтыг хийгээд өнөөдөр төвийн бүс дээрээ хийж байна. Амжилттай сайхан болж байна. Өнгөрсөн 7 хоногт бид нар хойд бүс дээр хийсэн. За эх 7 хоногт ингээд говийн бүс гээд ингээд хийгээд явж байгаа. За гол үзэл санаа нь өөрөө юу юм бэ гэвэл өнөөдөр нийгмийн ёс суртахууны дөрвөлтлийн асуудал өндөрөөр одоо хурцаар тавигдж байгаа. Гэтэл өнөөдөр төрийн албаагчдаараа бид нэр дамжуулж нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэх юм гол бодлогыг гаргаад ингээд ажиллаж байгаа. Өнөөдөр төрийн албаагч нь өөрөө харилцааны соёлтой буюу ерөөсөө ёс зүйн манлайллыг үзүүлдэг байна. Дээр нь өнөөдөр хууль захирагдаг байя. Нийтийн эрх ашигыг буюу ард түмний эрх ашигыг бол одоо нэгдүгээрт тавьдаг ийм соёлыг төлөвшүүлье гэдэг ийм агуулгаар өнөөдөр илтгэлээ тавилаа. Цаашлаад ер нь илтгэл тавих төдий биш ер нь үйл хэрэг болгож явахд бол одоо парламентын зүгээс нэлээд өндөр ач холбогдол өгч ажил нь өнөөдөр улсын хурлын дараа дэсвгийн амар баясгалан хэлсэн мэдлэгээндээ бас яг энэ сэдвийг бас нэлээд өндөр түвшинд фокусч төрийн албаагчтай мэдлэгээ дэвшүүлж ийлээ. Тэгээ цаашлаад одоо Монгол улс төртэй төрийн албаагчтай албаагч нь ард иргэдтэй үйлчилдэг ийм соёлтой ийм чадварлаг ийм төрийн албаны манлайллыг л бий болгох зорилгыг агуулад ажиллаж байна. Тэгээ ер нь бид нэр үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний орцсны нийгмийг зохицлон байгуулнаа гэж зорилго тавьсан. Тэгэхдээ яг гол асуудал бол энэ нийгэм чинь хангалттай хүнлэг байж чадж байна уу? Хүнлэг байна гэдэг чинь өөрөө нөгөө хүн төвтэй бодлого байна уу? Хүний эрхийг дээдлж байна уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ сүүлийн одоо үеүүдийн судалгаанаас харж байхад бол Монгол улс авилгын индексээр одоо энэ эрх чөлөөний индексээр яагаад энэ одоо сорилттой хүн нөхцөл байгаад байна гэхээр бидэрт бол эрх зүйн одоо хангалттай тогтолцоо байна. Эдийн засгийн хангалттай боломж байж болохоор байна. Гэхдээ үүнийг зөв захиран зарцуулдаг нийгмийнхаа төлөө, хүний төлөө, тэр жирийн иргэдийн төлөө, тэдний эрхийг хамгаалахын төлөө зарцуулалт зориулт явж гэнэ үү гэдэг дээр бол маш том анхаарал нэмэгдэж байгаа. Тийм учраас биднэрт бол мэдээж улс орны хэмжээнд том мега төслүүд, эдийн засгийг одоо төгөлдржүүлэх төслүүд хэрэгтэй ч гэсэн нөгөө хүн байх, хүнлэг байх, хүнлэг нийгмийн төлөө бас шийдвэр гаргаж явах тийм том орон зай нэгцээр байгаа. За улсын хэмжээнд байгаа 226 мянга гаруй төрийн албаагч. За тэр дотроос манай төвийн бүс буюу Дархан Сэлэнг төв аймагт байгаа 17191 төрийн албаны одоо ажилчдын төлөөлөл болсон 450 хүн энд хүрэлцэн ирж байгаа. Тийм учраас төрийн албаагчид маань мэдээж нэг талаасаа хуулиад сахиж биелүүлэх, нөгөө талаасаа одоо хуулийг хэрэгжүүлэхээс гадна нөгөө талаасаа яг энэ хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг байх. Хүний эрхийн мэдрэмжтэй тэр стандарт гэж хэлж байгаа. Түүнийг бодлого боловсруулах шийдвэр гаргах бүхэл төвшөндөө баримталдаг байх нь асар чухал юм а гэдэг үзэл санааг л би хэлэх гэж үзэж байна л да. Зөвлөгөөнд аймгийн засаг дарга газар жаргал оролцсон төрийн албаагчдыг авилга ашиг сонирхлоос ангид ёс зүйтэй зөв манлайлалтай ажиллахыг уриалан төрийн албаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрх зүйн орчныг сайжруулахыг хүсэж байна гэсэн юм а. Монгол улсын хэмжээнд 226 мянга гаруй төрийн албаагч байгаагийн 17191 нь Дархан Сэлэнг төв аймаг буюу төвийн бүсийн албаагчид байна. За энэ удаагийн зөвлөгөөнд тэдний төлөөлөл болсон 450 албаагч оролцож байгаа юм а.